Цагаан санал хэмээх нэг шинэ нэр томьёогарч улс амьтныг өөмөлж хэллээ. Гол утга санаа нь сонгуульд нэр дэвшигчийн хэнийг ч дугуулахгүй цагаанаар нь өгч санал унгаах зорилготой. Тухайн хүн хэдийгээр санал өгсөн мэт харагдавч үнэн хэрэг дээрээ санал өөв гэсэн үг. Энэ одоо мөрдөж байгаа сонгуулийн хуулийн дахь 50 дээр нэмэх нь 1 хэмээх тоонд хүргэлүүгээр сонгуулийг хүчингүй болгох гэсэн залмих юм. Саяын сонгуульд энэ арга хэрэглэгдсэн бараг 18,000 шахам хуудас иймэрхүү шалтгаар хүчингүй болох шиг болсон. Харин одоо бүр дахин санал хураалтыг тэр жигт нь хүчингүй болгох турхиралт явагдаж эхэллээ. Цаад санаанд намбрын энх баяр дээр буух магадлал өндөр. Агуу хор найруулагч энх баяраас өөр ийм юм бодож олох хүн өвөл болов. Ингэж хэлэх шалтгаан байна. Цогтой тэмцэгч Босоо Ганбаатар саналаа луйрдуулчихлаа хэмээн мэдгдсэн хэдий ч нэг их хичээн жагсаж тэмцэхгүй байгаа нь энэ цагаан санал хэмээгч өмнөний ард хэн байгааг баталж байх шиг байна. Учир нь ноён энх баярын ялтай тооцогдох хугацаа энэ 7 дугаар сар дуусах юм. Хэрвээ энэ сонгуулийг үүмүүлж сунгаж чадвал тэрээр ерөнхийлөгчд нэр дэвших эрхтэй болно. Чухам үүний тулд Босоо Ганбааг хазаарлаж босож тэмцэхгүй болгон хэвтүүлээд чухам үүнийхээ төлөө цагаан санал хэмээх хорон бодлогыг гарган ирж хутган үүмүүлж байгаа болов. Монгол Ардын намууг нь 16 оны сонгуулиар энх хоёрыг сурманд нь оруулж чадсан хэдий ч юмны нүгсүв симхийг анддаггүй манер энэ цорхойг олоод харчихсан бололтой. Нэг жилд ганцхан зуны дотор 3 удаа сонгуул явуулах тийм хатуу сэтгэл ганцхан түүнээс л гарч чадна. Гэвч монголчууд нь холч ухаантай толгой сайтай ард түмэн энэ мэтийн муухай зайлмихэнд автахгүй байх хэмээн найдана. Цагаан санал бол боловсон хэлбэрийн төрийн эргэлт юм. Сэрэмжлэх түн.